алтан дээр 4 арын арилжаа хэрхий ихснийг хамтдаа харцгаая. За алтан дээр бол ерөнхийдөө би сүүлийн үед дандаа алтан дээр л арилжиж байгаа. Тийм учраас алтыг бол мэдж байгаа бүгдээрээ. Тэгээд daily time frame, uptrend trend, buying zone, Fibonacci 60-ны импульс явж байгаа байдалтай хөдөлгөөн байсан. Тухайн үед бол импульсын хэсэг байсан гэсэн үг. 4 цаг дээр бол хөдөлгөөн 4 цагийн uptrend trend, buying zoneтой Trace-ийн хөдөлгөөн ирсэн, импульсын хөдөлгөөн явах боломжтой хөдөлгөөн байсан. Одоо эндээс ингээ харах юм бол энд орой байгаа сте тий. Энд орой байгаа. Эндээс Trace-ийн ирээд импульс яваад Trace-ийн ирсэн, импульс явах боломжтой байсан хөдөлгөөн гэсэн тухайн үеийн нөхцөл байдал дээр бол ерөөдөө 4 цагийн uptrend trend-ийн импульсын хөдөлгөөн явах гэжсэн daily time frame-ийн импульсын хөдөлгөөний үргэлжлэл явах гэжсэн гэсэн утгатай. Тэгэхээр 4 цагийн resistance нэлээд тулаад ороод ирсэн хөдөлгөөн байгаа. За 30 минутын дээр харах юм бол 30 минутын дээр тухайн үед бол яг ойртуулаад харахлаар трендийн хувьд бол uptrend trend buying zone руу дөнгөж шилжиж орж иж байгаа хөдөлгөөн. Дөнгөж шилжиж орж иж байгаа ч гэжтэй. Uptrend trend buying zone руу шилжиж орж ирээгүй байгаа хөдөлгөөн. Эндээс ингээ харах юм бол үндсэн хөдөлгөөн маань 30 минутын дээр ерөөсөө энэ авьяас иргэсэн байгаа. Uptrend trend buying zone-тай явж байгаад эргэлт хийгээд downtrend selling zone-той tracing төлөвлөгөө авчирлаа. Impulse хөдөлгөөн явуулаа. Tracing төлөвлөгөө удирсан. Impulse хөдөлгөөн явж исэн байгаа. Тэгээ impulse хөдөлгөөн дундаасаа болох гэж байна гэдэг дохион дээр буюу энэ улаан зураасан дээр эхний улаан зураасан дээр энэ дохион дээр ерөөдөө арилжаа хийгдсэн байгаа 4 арын арилжаа маань. Тэгээ энд бол хамгийн сонирхолтой зүйл нь юу харагдаж байна гэх юм бол daily time frame-ийн дагуу 4 цагийн дагуу daily time frame-ийн дагуу 4 цагийн дагуу гэдэг нь өөрөө трендийнхаа дагуу гэсэн үг uptrend-ийн дагуу тэгэнгүүтлээ 30 минутынхаа down trend-ийн эсрэг орж ирсэн байгаа арилж байгаа. Тэгэхээр 30 минутын down trend-ийн эсрэг орж ирэх болсон хамгийн чухал шалтгаан бол мэдээж яг интернал бүтц байсан. Интернал бүтцийн хувьд бол үндсэн хөдөлгөөн маань ингэж одоо даун явж байгаад үндсэн хөдөлгөөн маань энд интернал бүтцээ ап ивтсэн. За энэс өмнө гэх юм бол энд интернал бүтцээ ап ивтчихсэн юм хөдөлгөөн байсан. Тийм учраас окей интернал бүтц ингээд ерөөхдөө аптай болчихж байгаа юм байна. За 30 минут эсрэг явах боломжтой юм байна. 4 цаг дэйлэг даах боломжтой юм байна гэдэг нөхцөл байдал бүрдчихэж байгаа. За тэн дээрээс 5 минут руу шилжүүлээ харсан. За тэгсэн чи юу болсон гэхээр 5 минутын дээр тухайн үед мэдээж давхцаад ойртуулаа харах юм бол давхцаад uptrend trend buying zone руу шилжиж орж ирсэн хөдөлгөөн байгаа. Reverse хийгээд ороод ирсэн хөдөлгөөн байж байгаа. За тэгээ эндээс харах юм бол 5 минут бол энэ дээрээс ингээд down trend selling zone-тай down trend selling zone ингэж дагуулж явж байгаа. Uptrend trend buying zone руу шилжээд тэгээд Tracing хөдөлгөөн ирээд амжилттай болох үед нь дээш нь байцсан гэсэн. Тэгээд Tracing хөдөлгөөн ирээд Euroling candle гарч ирж байгаа. Энэ дэр ингээд бүр ойртуулаад харуулъя би. Энэ дэр Euroling candle-ыг харах юм бол үнцэн хөдөлгөөн маань яг Tracing хөдөлгөөн дуусч байгаа юм байна. Impulse хөдөлгөөн явах гэж байгаа юм байна буюу selling volume багассан байна, buying volume өндөрсөн байна гэдгийг харуулах хэмжээний доороор rejected ийм Euroling candle гарч ирсэн. Энэ дээрээс нь байцсан. За тэгээд дээш Biboгийн level-ээр нь авсан. Ерөөдөө 4 арын ашигтай гарсан. Окей. Ийм байна залуусаа энэхүү арилжаануудыг хамтаа их үүсгэх юм бол trade room маань нэгдэрээ хэрвээ энэхүү арилжаануудыг хэрхэн ороод хэрхэн гараад яваад байгаа, яагаад орох болсон шалтгаан, яагаад гарах болсон шалтгаан, авах алдах болсон шалтгаануудыг тайлбарлсан зүйлсийг шууд цаг болтолгүй уншаад суралцаад явах үүсгэх юм бол free room маань нэгдэрээ free room маань бол bio хэсгийн линкэн дээр байж байгаа тийм учраас тэнд дараад нэгдэрээ ирсвэлээ. Окей. Ийм байна залуусаа бүгдээр нь амжилт хүсье. Баярлалаа. Баяртай.